Тэргээр хитэн залуу хувцас тавиад тавьсан байна уу юу? Ингээд та бүхний бүгднийг сайхан инээмсэглэхийг хүсэж байна. Нэжгэлээ инээмсэглэе. За энүүгээрс тэ гоё инээж шүү. Ингээд гүрээ ахыгаа дахиж тайсан дээр урах гэж байна. Бүгдээрээ зөвхөн хойгоор алгадаа ший. За тэгээд урагшлаа. Одоо та нарын чинь. Гүрээ ах. Мартэр гэсэн наадмынхаа дурдантаа сорон дэлэн гойж Монгол гэсэн 6 үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гойдог тийм ээ. Би монголоор гоёх дуртай гэж гүрээ ах уншиж гарч ирэх байсан бах л да. Тэгтээ би гүрээ ахаас уртаад гараад ирлээ. Ингээд энд хүрсэн ирсэн бүх хүмүүстээ энэ үдшийн мэндийг хүргье. Ингээд гүрээ ахынхаа энэхүү тоглолтын дээр олон хүмүүс мэндчилгээ хүргэхээр хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд та бүхнийхээ өмнө бас нэгэн хүндтэй хүннийг өрн залах гэж байна. Ингээд та бүхнийхээ өмнө эрхэм гишүүн Монгол улсын Ардын Баатар Ноён Батүлийг та бүхний өмнө өрн залъя. Нийгмийн банкны хорон дээр шийдэх ёстой асуудлууд зөндөө байна. Тийм. Засгийн газар хуралдаад их хурал руу оруулах асуудлууд зөндөө гараад байна. Тэрийг одоо хурдхан шийдээд өгмөр. Тэгээ одоо их хурлын энэ шийдэх ёстой асуудлууд Монгол улсын төлөө гэсэн төв нь бодлогод байж ин тэгээд энийг хэрэгжүүлэх байж байхаар бас хажуугаар нэг юм дарамтлаад ах юм аа. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн ингээд одоо болохоо байгаад ихэл. Яг гоо үнэхээр их хурл засгийн газар эрх зүйн чадамжгүй болоод их хурл эрх зүйн чадамжгүй бол их хурл тарьё яадгийг тарахад би бэлэн байна. Тийм. Одоо ингээд зав багтай ачаал ихтэй явж хахад хүн амтан одоо доромжлоод янз янзаар ярих юм аа тийм. Өнөө Батүл чи Ардын Баатар болчоод эндийн шоунд дээр дуулаад бүжиглээд явж чинь гэж орилж байгаа. Тэрэнд одоо миний зургийг гаргаад тавьчихсан. Нэг сайхан борол толгойтой өвгөн гэж яриад. Намайг хүмүүс ярьдаг шин. Батүл хар баг наснасаа гэртээ цоочлуулсаар хагаад хөрх юм нь борол толгойтой болсон юм а гэж. Энэ том эндүрэл байгаа юм шүү. Эндүрэл. Тий. Яагаад гэхээр би эх орныхон бодлого, эх орныхон хөгжлийн талаар бодсоор хагаад үсмэн ингэж борлцсон жилээс жилд. Жилийн хаврал одоо бууралтал янзар болдгийг. Тэгээ ингээ бууралтад ихэр хүмүүс муу хэлээд энэ Батүл одоо айж ицсээр хагаад буурлуулчлоо гэж яриад. Одоо энэ жил бол бүр их бууралт чинь. Юу гэхээр амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн гээд дээр нь давхар махны үн нэмэгдээд бүр хэцүү байна. Манай гүрээ маань өнөөдөр тоглолтоо хийгээд намайг урьсан сайхан байна. Тэгээ би гүрээдээ өөрт нь зориулаад би нэг шүлэг бичсэн. Тэгээ энийг би та бүхнийхээ өмнө энэ Юби Паласын Ариал танхимч одоо энэ их танхимч яасан олон хүний судалт. Энэ утгаараа манай гүр базар яасан их пенүүдтэй болцсон юм бэ тий. За ингээ гүрээдээ шөрүүлээд нэг шүлэг бичсэн. Гүрээ чи өөрөө шүлэг. Энийг чинь нэг шүлэг. Эрмэх чинь нэг шүлэг. Явж байгаа чинь нэг шүлэг. Ярцаатлын энийг чинь нэг шүлэг. Соёлын гавь зүтгэлтэн гүр базар миний араас удахгүй Ардын Баатар болох болтугай. Надад Ардын Баатар өгсөн элбэгээдээ баярлалаа. За баярлалаа. Одоо та бүхнийхөө бас нэгэн хүндтэй үнийг өргөх гэж байна. Энэ бол одоо улсын их хурлын гишүүн асан бүгд найрамдах намын дарга манай томоохон бизнесмэнүүдийн нэг буян нэмэн алдарсан Батар садын жаргал сайхныг та бүхний өмнө өрж байна. За баярлалаа. Сайхан байна. Одоо шолж нэхэ болоочтой юм чи. Хайвсан газар шолж нэгэд би ч одоо хаана нь юу ярих юм. Тэгээд ингэж байгаа нөгөө ардчилсан намын амлалт хаана вэ?
найрамдах нам байсан. Монгол ардын хөвсгөлт намын амлалт хаав. Одоо шоолж нөхөө боловчтой ямар төвөгт юм ярил. Тэгээ би хэлжсэн 1993 онд юм да. Монгол улс энэ бодлогоор энэ явцаар явах юм бол хөгжил нь удаашрнаа. Тун удахгүй дэлхийн зах зээл дээр нэг баррел нефтийн үн $200 хүрнэ гэж. Би хэлжсэн. Тэгэхэд тэрэд юус энэ ясан толгойлсон хүүхэд муу ёрлоод байна гэж намайг зүгчсэн. Бодсон ш. Би худлаа яриаггүй би үннийг л ярьжсэн. Одоо ингээд оюу толгой 5 толгой гэдэг сургаар бүгдэнд нь 70,000 төгрөг тараагаад өгч. Энд ч одоо болоогүй шүү дээ. Яг гэхээр Монгол улс эдийн засгийн энэ байдлыг тодорхойлж иж дараа нь 70,000 тараах уу эх орны хишиг өгөх үү гэдгийг шийдэх ёстой зүйл юм байгаа юм л да. Уг нь бол за яршиг энд одоо улс төржээд явах боли. Манай гүрээ бол үнэхээр олон пенүүдтэй байна. ЮП палисыг дүрэгчдэг айхтар. Тэгээ би гүрээг мэдэн л дээ эн чинь бас сайхан залуу байсан юм аа хөргөн. Одоо 20 жилийн өмнө юм да гүрээ чинь нэг тийм дөрлийсэн том нүдтэй шомписэн хамартай нэг тийм хүүхэд нэвтрүүлэг хийгээд нөгөө говийн ганц зайлуулууд тэрийг хийж игсэн. Яг би дэмжсэн сайхан зүйл ч тэр олон одоо говьд Монголын олон сайхан хүүхэдүүд байсан. Тэрийг бүгдийг эцэгтэй болгож өгсөн сайхан зүйл. Тэгээд одоо цаашдаа манай гүрээ чинь тэрээс одоо өшөө ахаа зөндөө нэвтрүүлэг одоо телевизэн шоу хийжлээ л. Тэгэд би гүрээтэй нэг юм дээр үзэл бодол тардаггүй. Ягд гэхээр та хариулахгүй ч байж болно гэж илэрээд байгаа байхгүй юу? Энд чи хариулах ёстой юм шүү дээ. Та хариулахгүй ч байж болно гэд бүрэн хэлээд байгаа юм. Аливаа юмд бүрэн юм хэрэггүй гүр уцраа хөөе. Бүрэн юм хэрэггүй. Шууд хариулдаг байх хэрэгтэй. Хариулах хэрэгтэй байгаа энэ дээр. Сүүлийн үед одоо гүрээ маань одоо дууны шүлэг олон бичдэг боллоо. Сайхан шүлэг бичдэг болсон.